ондоолор гэж зарласан. Гэтэл энэ тусгаар төхнөлийг хятад зэрэг бас бусад улс хүлийн зөвшөөрөхгүй байдаг. Монголын засгийн газар хаан торцтой дипломат харилцаа тогтоох гэж Чин Ван хандад орж, сайн ноён хан намнын сүрэмдэргүүдэд төлөөлөгчдөө хаан турсын нийслэл Петербург хот руу удаадраа явууллаа. Монголын засгийн газар тусгаар төхнөлөн хаан торс улсаар хүлээлгэн зөвшөөрүүлэх бодлого явуулж байсан боловч дэлхийн 1-р дайнд бэлтгэж байсан империалист гүрнүүдийн ил далд шууд ус хувилдаан нь Монголын хувь заяанд зохисгүй нөлөөсөн юм. Ядуудын дүрмгийн хэрэгчид Монголыг иргэшилдэг хэвээр байдаг элдв овмхийг хэрэглэснээр 1915 онд 3 улсын гэрээг ихчээр гадаад Монголыг автономик хэрэгтэй гэж зарлжээ. Гэвч Монгол улс гадаад харилцааны хувьд зэрэгэлдээ улсуудтайгаа худалдааны өргөн харилцаатай хэвээр дотоодод засаглах хэргааны хэргийг бие даан явуулсаар байсан учраас дээрх автономик эрх гэдэг нь энүүгийн ерөнхий ойлголтоос хамаагүй өргөн хүрээтэй байснараа онцлогтой байдаг. Автономикийн үед хятадын худалдаачид Монгол хүнийг дээрх нь гарсаар байна. Дотоодын шар хар феодалын дарлагч давхарсан юм гэлээ. Богдсэн хааны төр ард түмний тэмцлийг өрөвшүүлж ял шийтгэлээрэн зогсоох гэж чармаж байдаг. Албат хэдвар тэнхүүхтэр бүрдсэн зэрэгүүд яадлын харгас балмад ёсны эсрэг удаадраа босон тэмцэж байсны дотор хамгийн зохион байгуулалттай 1914 онд Дамжинс Хватрын өдрөлөөр хожир ууланд гарсан хөдөлгөөн байлаа. Замбуулын хорвоогийн энэ шудраг шамдралаас гаргах арга даанч алга гэж юу? Оросын баатардаг ажилчин анги Владимир Ильич Ленин түүний намын удирдлагаар 1917 оны 11-р сард социалистик хувьсгал хийж хаант засгийг түлхэн унгаагаад пролетарын диктатур улсыг байгууллаа. Хүн төрлөختний түүхэнд шин нэрэн үе хэллээ. Октябрийн хувьсгалын дэлхийд анх удаа засгийн эрхийг мөлжигч цөөнхөөс ажилчин ангаар толгойлуулсан мөлжигдэх жолонхол илжүүллээ. Зөвхөн засгийн газраас манай өдөө зорилог тушаад зар үчи гаргалаа. Эрхүү хотод суулж байсан Монголын оюутнуудыг дуудаж авчирлаа. Монголын феодалууд ард түмний оюун ухаан сэтгэл санаанд нөлөөлөх замыг хаах гэж хоёрсгал үзэснаа бүхэн хүмүүсийг мөрдөж мөшгөж Монгол дэх хаан турсын консул Ордов тэргүүлтэй харис хүчнээс дөрвөлийг авч байлаа. Богдгийн зүүд ба аврал болох тухай юм өгүүлэг. Бухария талбад иргэд шашин төрийн төсвийн тулд нонхон хөсцөнгөө өөр хоорондоо нэгдэлтэй шашин буханд хөсгөлэн байхыг хүрээжээ. Дарамт мөчлөгийг тэсгийн ядан байсан ардын тэмцлийг аргацсан зогсоохын тулд иймэрхүү арга хэрэглэхээс өөр зам тэдэнд байгаагүй. Богд хаан тулсын засгийн газар Октябрийн хувьсгалын нөлөөнөөс ингэж айж байсан явдал Хятадын дэргэдэгчдийн Монгол өнгөлцөх аюулыг аян дан ихсгэлээ.
Хятадын ерөнхийлөгч Юан Шикэ түүний засгийн газар Монгол улсыг эзлэн колоничлох гэж улайран тэмцэж байлаа. Нийслэл бүрийн сууж байсан Хятадын сайд Чинги Монголын ордон засгархийг сайн дурын гэдэг нэрээр устгахыг Багдийн засгийн газарт ятгсаар урагч Батамдорч тэргүүтээ зарим феодал Монголын хойчийг сайжруулах 64 зүйл гэдэг энэхүү шившигт бичгийг зөвшөөрч улсын дээд хурлаар уул төслийг дэмжүүлж байсан боловч Сүхбаатар нарын ардын төлөөлөгчид идэвхтэй оролцсон доод хурал түүнийг эрс эсэргүүцэв. Чингигийн оролдлого бүтэлгүй болмогц Хятадын гариг цэргийн эрхтэн нар Монголын автономит эрхийг шууд цэргийн хүчээр устгахыг шийдэжээ. Тэгээд ч тэд хором уу санаандан хүрч автономит засгийг цэргийн хүчээр унгаж цуста дарангуйлан тогтоолоо. Энэ бол Монгол улсын түүхийн хамгийн харанхуй хуудсуудын нэг нь байна. Гамин цэргүүд Монголд дураар дүрэн ард олныг төвийн суйт гэж хэллээ. Японы эзэрхэг төрөмгийн нарын хөлсний зарц Хятадын гариг цэргийн эрхтэн генерал Сюшүжан хуурч мэхлэх айлгын сүрдүүлэх зэрэг элдв авжин арга хосон хэрэглэж Монголын урагч феодлуудаас автономитыг устгуулах бичиг гаргуулж авлаа. Монголын ард түмний гадаадын боловчлогчдын эсрэг тусаан урсган тэмцэж байлдан олж авсан төрийг ингэж устгалаа. Гэвч ард түмэн нэгэн зур хүчинд давтагдсан боловч зэрэг мятарсангүй шин тэмцэлд хүчрүүлж илдэн ирдэн бууган сэнэглэн бэлтгэв. Ард түмний дайснууд үхлийн кэлбэрхэн олж санаа бодлого нь нийлжээ. Феодлынгийн урвсан хэсэг харин төрөмгийлэгчтэй эсэн нэгдэж байлаа. Гэвч Монголын хөдөлмөрчин ард түмний хүсэл зэргийг илэрхийлсэн дамжны Сүхбаатар тэргүүтээ хувьсгалч их орончид боцор ялт хэргийг эрс эсэргүүцэж ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэлд болсон юм. 1919 онд нийслэл хүрээнд Монголын хувьсгалчдын нууц бүлгүүд байгуулагдсан. Хувьсгалт нууц бүлгүүдэд ядуу албат хамжлах шав зэрэг дарагдагч ангийн хөвгүүд ардын гаралтай зарим жижиг албан хаагч хүмүүс оролцож байлаа. Автономитын үед Монголын тусгаар тогтнолын төлөө амин хайргүй тэмцэж явсан халуун их оронч Ардын Баатар Дамжны Сүхбаатар. Эрхүүдэд суралцж байсан Монгол сурагчдын нэг хордогийн чавьснаар тэр бүлгүүдийг өдөргөж байлаа. Хувьсгалт бүлгийнхэн бие худалдсан Монголын феодлуудыг ичдэг Хятадын цэргийн эсрэг тэмцэхийг ард түмэн дуриалсан ухуудах хуудаснаа бүлэгтэн шин гишүүн өлсүүлэх тус улсын улс төрийн байдлыг судлах зэрэг ажлыг хүндлэхтэл явуулж байлаа. Хувьсгалт бүлгүүд хүрээнд байсан улсын хувьсгалчтай нэгт холбоотой байж юм. Кучеренко, Гимбержевский нар болон хувьсгалт үзэгтэй бүс хүмүүс Орос оронд гарсан агуй хувьсгал зөвлөлт засгийн бодлого зорилтын тухай Монголын хувьсгалчдад ихэнх хэлж мэдээлдэг байлаа. Монголын хувьсгалчдын нууц бүлгүүд 1920 оны 6 дугаар сарын 25-нд Монгол ардын нам гэдэг нэгдмэл хувьсгалт байгууллага болж түүний зорилт гишүүдийн үүргийг тодорхойлсон намын хүмүүсийн дагаж мөрдөх тангаргийн бичгийг баталлаа. Нууц бүлгүүдийг нэгтгэсэн Монголын хувьсгалт хөдөлгөөнд чухал үйл явдал болсон бөгөөд энэ үеэс эхлэн гадаад улсуудын мөржигчдийн эсрэг ард түмний тэмцлийг удирдах улс төрийн нэгдмэл байгууллага бий болсон юм. Монголын хувьсгалт байгууллагын үйл ажлыг талархан дэмжиж явсан Чингин Минд баярын ярихыг анхаарна. 20 оны намар хуучин Бишэтхан аймгийн цэргийн ерөнхий байсан таш манайгаас ирээд намайг уулзъя гэж хажуугаа энэ үед ард түмний чөлөөтийн төлөө зүүн хүрээ онцлын дэнжид 2 үлгэн байгуулагдлаа. Мэндээр чи манай бүлгийн гишүүнд элсэж
бүлгийн ажилд тусал гэж надад ухуулж хэлж байсан юм аа. Миний үйл ганин тэргүүт эмээл хадалтаа морин булаалгаж элгэрүүгээ буу тулгуулж одоо ингэж явж түүнд одоо өчтөртэй явж исэн да би тэгээд миний ажил тань аргагүй хацагдаад гаалж байсан. За тэгээд ташин хэлснээр одоо би шууд бүлгэн тэр бүлгэн дэлэх саналаа өгсөн. За бүлгийн гишүүн дэлсэн хүн эцсийн дотор гэж 10 янчаан өгдөг ширэн тэр янчааныг ташаар дамжуулж үн ямын тураалгасан юм аа. Хувьсгал муут бүлгээс намайг гайлын хороонд ажиллаж байгаа болохоор алтан мөнгө арих тамхины зэрэг ишээхэн давхар гайл хураадаг зээлүүдийг хадгалж ардын засгийн мэдэлд хөрөнгө болгон шилжүүлэх зорилгоор гайл хураалгүй агуулгад хадгалах даалгавар өгснийг би ёсоор нь гүйцэтгэсэн юм аа. 20 онд манай ардын хувьсгал ишлэн хөгжиж тусарны гадаадуудын байдлыг хүнд байсан үе энэ цагт манай хувьсгалыг үүсгэн байгуулсан удирдах хүмүүс одоогийн Улаанбаатар тэр цагийн нийслэл хүрээнээс уун цов нууцаар зөвлөлт холбоот улсад явж тусламж өгөх зорилтыг тавьж тэнд хүрэлцээтсэн байна. Ингээд тэнд төрөлөн атсан Сүхбаатар чоус нар эрхүүд байхдаа командир нэгүсд хорооны алстрандын хэлтсэн хүмүүс зөвлөлтөрийн төлөөний хүмүүстэй уулзсан өөрийнхөө орны гадаадд байдлыг ярьж зөвлөлт холбоотолтой харилцаа хэлхээ тогтоох зөвлөлт холбоотолсоос тусламж өгөх ийм ажлыг үүсгэн явуулсан юм аа. Ингээд төлөөлөгчдөр бол цаашаа өөр хоорондоо зөвлөдөн үүргээ хувааж их нарийн зохион байгуулалтаар ажилласан байна. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь Мосгоо явж шууд командирын гүйцэтгэх хороо зөвлөлтөрийн удирдах хүмүүстэй уулзаж тусламж өгөх харилцаа тогтоох асуудлыг гүйцэтгэх хэр явсан байгаа. Нэгэн хэсэг нь Чадвар Монгол орондоо нууцаар нэвтрэн ороод Улаанбаатар үлдсэн нөхдүүдийг одоогийн тэр цагийн нийслэл хүрээнд үлдсэн нөхдүүдтэйгээ хамтран ажиллах эсчэтбэл хэлний тохиромжтой газар нууцаар орогнож байгаад тэндээс нийслэл хүрээнд байсан хүмүүстэй чиглэх эрхүүд байсан нөхдөө мэдээ дамжуулах ийм зорилготой байжээ. Энэ хоёр тал тийшээ салж явсан манай төлөөлөгчийг дундаас нь зохицуулж холбоо барьж удирж явах нэг чухал үүргийг Сүхбаатар чоус нар өөрсдөө гүйцэтгэсэн байна. Ингээд Сүхбаатар чоус нар бол Москвад явсан хэсэг нөхдийг буцаж ирэхэд нь тайлангийн төлөөлөгчдийн сандруулгыг авч хэлцээд намын хай хурлын анхдугаар их хурлын бэлтгэлийг явуулах, сэргээлсүүлэх, сэргийнхээ зохион байгуулалт тактикийн асуудлыг зөвлөлийн даалгаврын жишээгээр хойруулах төлөвлөгөө боловсруулсан. Өөрснөө хүүгийн нэгэн сэргийн ангид сэргийн сургууль яриа хийсэн байна. 1920 оны 9-р сар Эрхүү хот. Оросын коммунист большевикуудын намын Эрхүү мужийн 3 дугаар баг хуралд Сүхбаатар оролцож үгэлээ. Моноид хятадын зэргийн эрхтэн дэлхийн капиталын 3 давхар тахигдалд орсон Монголын онгон толын мачтад танай намын үрэ хүрсэн Оросын коммунист хувьсгал дорн зөвхөн хувьсгалын тэмрийг шатаада Сүхбаатар ингэж цохон тэмдэглэж байдаг. Сүхбаатар тэргүүтээ Монголын хувьсгалчдын өмнө хүнд бэрхшээлүүд олонтой тулгарлаа. Сөшүжан Монголын их орончууд дэвшил төлөлтний мөрдөн авчиж Мандайван дамдын сүрэн зэрэг олон хүнийг шоронд хордоо.
Мандайван дамжин сүрүн койсот бүлгийг талархалаа гэж илдвэр тамалсан боловч Монгол хизээч хятадын бод болохгүй гэж эцсийн хүртэл тэмцсээр энэ зөрөгт Баатар Гамингийн шоронд босоогорон насан өд болжээ. Ардын Хатанбаатар магсарж явж Гамингийн шоронд хоригдлоо. Гэвч Монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн түүний нэр сүрээ сайгаад хятадын харгисууд түүнийг хороож чадаагүй.